Баяр наадмын өдрүүдээр одоо хоол хүнсэндээ дараах зүйлийг бол анхаарах хэрэгтэй. За маш их тосон шарсан хуушуур, хорхог, маш их шарсан хуурсан хоол хүнсний одоо араас хүйтэн ундаа, ус хийжүүлсэн ундаа айргийг бол одоо ууж харагддаг. Энэ нь бол эргээд нойр улчирхаа архаг үрслийг сэдрэх, нойр улчирхааг үрсүүлэх одоо эрсдлийг бий болгож идэг учраас хүүтэн ус ундаа болон хийжүүлсэн ундааг уухгүй байх. За мөн гарын ариун цэврийг одоо маш сайн сахиж гараа одоо цаг тухайд нь сайхан угааж цэвэрлэх хэрэгтэй. Ундны усыг бол заавал одоо буцалгаж ариутгаж хэрэглэх хэрэгтэй. За хуушур болон одоо мах хорхог гэдэг одоо махан хоол маань хүнд хоолны төрөлд орж идэг. Нэг дор одоо их итгэх нь одоо хоол боловсруулахад эргэнтэнд одоо ачаал өгдөг учраас эдгээр хоолоо одоо шинэ ногооны салаат гэх юм уу шинээр найруулсан цэвэрхэн жимс ногоотой одоо хослуулан хэрэглүүл одоо хоо шингэстэнд бол илүү сайнаар нөлөөлж идэг байгаа. За мөн хүүхдүүд одоо зайрмаг ундаа хийж өссөн ундаа хорхог боодог хуушур гэдэг нэг дор одоо олон төрлийн хүнсийг одоо хольж идснээсээ болоод хоол боловсруулах эргэнтэнд одоо маш их хүүхдүүдэд ачаал өгж идэг. Хүүхдүүдийн хоол боловсруулах эргэнтэн сул байдаг учраас хүүхдээ одоо цэгцтэй аль болох хоол хүнсийг нь тохируулж хэрэглэх хэрэгтэй байгаа. За арх айраг гэд согтууруулах ундааны төрлийн зүйлийг бол одоо тохируулж хэрэглэх одоо шаардлагатай байдаг. Энэ нь одоо нойр улчирхааг одоо цочрох их хэмжээгээр хэрэглэснээр нойр улчирхааг цочрох эрсдэлтэй байдаг учраас үнийг одоо тохируулж хэрэглэх хэрэгтэй.